За сайн байцгаана уу? Их удаа хугацаанд бичлэг хийсэнгүү. За тэгээ та хэдийн комментуудыг унссны дүнд бол дараагийн утасны сонголтоор Redmi K2 за утсыг сонгож авахар боллоо. За юуны өмнө нэг зүйлийн талаар тайлбар хийн. За Redmi гэдэг брэнд, Xiaomi гэдэг брэнд, Poco гэдэг брэнд. За та бүгд анзаарах юм бол гурван өөр брендийн утас байгаад байдаг. Тэгэхээр бид нар яг тулгаад харангуут бүгдээрээ нэг утас байдаг. За энэ ямар учиртай юм бэ гэдэг талаар хамгийн өнөөдрийн ярианы сэдвийг эхлүүлцгээе. За Redmi K series бол өөрийнхөө одоо компанийнхаа хувьд бол хамгийн шилдэг утасны одоо тоожглолтод ордог. Тэгэд энэ хүү Redmi брендийн бол хамгийн илтгэдэг зүйл нь бага үнээр хамгийн өндөр хүчтэй технологиг авч болох байдал байдаг. Харин сонирхолтой юм юу гэж хэлэх үү гэхээр за хятадын утаснууд өөрөө ихлэ дотоодын зах зээл дээр зарагддаг. За эхлээд дотоодын зах зээл дээр маш олон хэрэглэгч нар буюу хятадууд дээр ихлэ туршилт хийж агаад тэгээд олон улсын зах зээлд гаргадаг. Гэхдээ Монголын нөхцөл бол бидний хэрэгэлдэг ихэнх утаснууд бол хятадын зах зээл дээрх утсыг бол оруулж ирээ зарж идэг. За энэ утгаараач тэр бид бүгд бас баг зэрэг асуудалтай байдаг заяа. Би өөрөө Redmi K70 series-ийг барьдаг хүний хувьд бол энэ асуудлыг бол маш сайн ойлгоно. Ямар ч байсан Google-ийн үйлчлэгээ бол нэвтэрсэн байдаг ч гэсэн маш олон хэмжээний notification дуу тэгээ дээр нь нэмээд application суулгах хүртэл маш хүндрэлтэй байдаг. Дээрс нь хятадын утасны илүү хамгаалтын давуу талаас болоод юу болдог вэ гэхээр бид нар нөгөө eSIM-ний бас хэрэглээ бас байдгүй. Одоо энэ зэрэг уснууд нь бүгдээр Redmi брэндэд илүү шингэсэн байдаг гэсэн үг. Харин Redmi брендийн олон улсад гаргадаг загвар нь болохоор Poco гэдэг нэртэй утасны загвараар гаргадаг. Тэгэхээр энэхүү одоо K2 утасны Poco хөлбөр нь бол F8 Ultra. За тэгэхээр Redmi болон Poco хоёрын ялгаа нь бол ямар учиртай юм гэхээр Redmi бол хятадын зах зээл дээр илүү суурилсан загварууд, Poco бол олон улсын зах зээл дээрх байдаг. За тэгээ олон улсын зах зээл дээр гараад ирэхээр мэдээч хэрэг саяны ярьсан restriction буюу одоо хязгаарлалтууд биднэрт байхгүй болж эхэлдэг. Жишээ нь одоо Play Store шууд автоматар сууж эхэлдэг. Тэгээ хятадын ямар нэгэн аппликейшн ямар нэгэн зүйлс одоо Poco дээр орж ирдгүү гэсэн үг. Тэгэхээр үүнээс бид нэг дүгнэлт гаргах юм. Хардвер буюу одоо дотор нь байгаа утасны хувьд бол яг ижилхэн зүйл. Харин софтверийн хувьд бол маш өргөн одоо restriction буюу хязгаарлалтын ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэгээ хятадын утас муу өстэй амар чиний мэдээллийг хулгайлдаг гэж хүмүүс яриад байдаг тий. Яг үндэ бол чиний мэдээлэл хятадд яг ямар хэрэгтэй вэ гэж бид нар бас бодох хэрэгтэй. Харин оронд нь бид нар ийм хямдхан хэмжээ одоо хямдхан үнээр утас авч ийн гэдэг бол өөрөө нэг ясандаа бас өндөр хэмжээний наймаалцал гэсэн үг. За үүрнээс өргөжлүүлэн утасны хэмжээний хувьд бол 157 см, 75 см, 8 мм-ийн одоо ийм хэмжээг зааж өгсөн байна. За энэхүү утас бол өөрөө iPhone 17 гэдэг утастай харьцуулж үзэх юм бол за нэг 2 см-ийн зөрүү гарахаар юм байна заяа. Яг миллиметрээр бид нар ярьж байгаа учраас 2 мм ч юм байна. Яг 2 мм-ийн зөрүүтэй заяа. Тэгэхээр яг хэмжээний хувьд бол яг л iPhone 17-той ижилхэн гэсэн үг. За энэ удаагийн бид нар хятадын зах зээлээс гаргаж байгаа Redmi K2-ийн хувьд бол дөрвөн өнгөний сонголттой. Цагаан, тэгээ цэнхэр ногоо хоёрын дундх өнгө, тэгээд илүү хөх ягавтар өнгө, нөгөөх нь хар өнгөний загваруудыг гаргасан гэсэн. Энэ нь ч нэг талаараа бас биднэрт айгүй гоё тийм царайлаг утас гэвэл бас цохимжтой. Тэгээ үүн дээр онцолж болох нэг сонирхолтой юм. За джинсэн өмдний материал шиг тийм цэнхэр өнгөтэй. Тэгсэн хэрнээ гаднах гадаргуун цагаан өнгөтэй. Тийм бас одоо Bose гэдэг нэртэй хөгжмийн брэндээр одоо түүн хийгдсэн гэхээр одоо нэмэлтээр тэдний спикерийг энэ хутанд суулгаж өгсөн гэсэн. Тэгэхээр дуугарлалтын хувьд бол бараг л энэ цаг үед гарч байгаа хамгийн шилдэг утас байж магадгүй. Тэгээ Boss гэдэг брэнд ч гэсэн өөрөө би монголчуудын донд ямар алдартай брэнд вэ? Тэр Boss гэдэг брэндийг бид нэр утсандаар нэгтгэсэн гэж бодохоор гайхалтай гэж хэлэхэд бас дуртахааргүй л сонирхолтой технологи орж ирсэн байна. Харин K2 болон K2 Pro Max-ийн хувьд бол өөр өнгөтэй байгаа юм байна шүү. K2 Pro Max-ийн хувьд бол ердөө яг энэ түрүүний ярьсан джинс өмдний материалтай юм шиг загвар болон Bose-гийн түүнэл орж ирж байгаа юм. K2-ийн хувьд бол арай өөр. Нэгэсэндээ бол энэхүү утас маань өөрөө iPhone 17-гийн загвараас бас нэлээд будаан хатсан юм шиг тийм загвартай гэж хэлж болох утас юм шиг байна. Яг сайн харах юм бол бас iPhone 17-той нэлээд төстэй. Эсвэл магадгүй дэлхийн зах зээл өөрөө iPhone-ийн загвар дизайныг дуурайдаг болохоор ч тэр нэлээд төстэй өнгө болон хэлбэр хэмжээг нь аюу төстэй гарч ирсэн. Гэтэ уламжлалт К загварын хувьд яг үндсэн загвараа авсан хэдий ч гэсэн арын гадар нь шал өөр юм байна. За уламжлал ёсоор за бид нэр Монголд хүнийг харьцуулдаг дэлхийн үнэтэй. За энэ удаагийн үнэ харьцуулдаг зүйл дээр Mi Shop Mongolia гэдэг нэртэй Facebook хуудсан дээр зарагдаж буй үнийг бид нэр харьцуулцгаая. За цагаан ягаан хар цэнхэр өнгөтэй утас буюу одоо 12 гигабит RAM-тай 512-ийн багт амждаг сая 750 мянган төгрөгөөр зарж байгаа юм байна. За 16 болон 512-ыг харьцуултанд сая 900 мянган төгрөгөөр зарж байгаа юм байна.
За KR Pro Max-ийн хувьд бол 2,450-аас эхэлж байгаа. Гэхдээ энэ бол 12, 512 бүр 12 GB RAM, 512 GB багтаамжтай. За хамгийн том 16 GB RAM-тай нь 2,600 Монгол зарагдж байгаа гэсэн үг. За харин Tabo дээр хүний хувьд бол Tabo дээр бол 12 GB 256 тагна болохоор 2500 янаар. За сая 250,000 3,000 төгрөгийн үнэтэй удаас гэсэн үг хамгийн анхных нь. За харин яг энэ хэдийн зарж байгаа 12 GB 512 GB-ийн харьцуултын үнэ нь болохоор сая 403,000 төгрөг буюу 100,000 төгрөгийн зөрүүл байгаа юм байна. За мэдээж хэрэг аюулгүй хятадаас оруулж ирэх хэнийг хадгалах тэгээд барааны баталгаа өгөх зэрэг дээр албан ёсны дэлгүүрээс нь авсан дээр баг. Тийм учраас би энэхүү дэлгүүрийг бол онцолж байгаа юм нь болохоор 100,000 төгрөгийн зураг гарч байгаа юм ерөөхдөө бол. Харин Pro Max утасны хувьд бол 4,000 yen буюу 2 сая төгрөгийн үнэтэй утас гэсэн үг. За харин 2 сая төгрөгийн үнэтэй утсыг бол 450,000 төгрөг хавцаа мөнгө нэмсэн. Нөгөө дээр нь болохоор бараг 500,000 төгрөг нэмсэн зарын үнэтэй утсаа болохоор Pro Max цагаарууд нь илүү үнэтэй. Тэр нэмээд бид нар бас ингэж авах бараг ашигтай юу үгүй юу гэдгийг та нарын сонголтод даатгацгаая. Комент хэсэгт орж ирээд өөрсдөө бас энэ дэрнгөр байгаа үнэн ханшинаас бид нар хуваалцаарай. За баярлалаа. За үргэлжлүүлэн камерны тал руу орцгоё. За камер бол Light Fusion 950 хэмээх нэртэй камер. Pro Max цагаарыг бий хийж байгаа шүү. Ер нь энэ нэг ийм юм болчиход байгаа юм билээ. Сүүлийн үеийн утсанд ер нь мегапиксел нь хэд байх нь ер нь бол хамаагүй болчихсон. Ихэнх гол камерууд нь 50 м мегапикселийн камертай. Тэгсэн хэрнээ яг ийм камер 2 юм уу эсвэл 3 ширхэг байгаад байгаа гэхээр камерны технологи өөрөө мегапикселээр ярьдаг энэ нэг хоцрогдсон юмнууд бол одоо өнгөрсөн юм шиг байгаа. Дээр нэмээд энэ дээр яригдж байгаа амар олон оптикийн хэмжээсүүд байгаад байгаа. Энэхүү оптикийн хэмжээсүүдээр бид нар сайн камер уу муу камер уу гэж ялгахад л болцсон гэсэн. За ер нь бол би энэхүү хэсгүүдэд бол авагдсан одоо энэхүү утсаар авагдсан зурагнуудыг хуваалцаад танарт харуулъя. Тэгээд эндээс та хэд өөрсдөө камер нь хэр сайн байгаа гэдэг дээр дүгнэлт хийцгээе. Тэр нь баг биднэрт амар байх. За тэгээд чип сетний хувьд бол за хамгийн сүүл гарсан хятад утсууд бол бүгдээр яг энэ дээр бол жигдэрдэг юм билэ. Snapdragon 8 Elite гэдэг нэртэй чипсетийг оруулж ирсэн гэсэн үг. За тэгээд Snapdragon 8 Elite бол одоо сүүлийн үеийн бүх high-end утаснууд хэрэгэлдэг бүх гейминг утаснуудын дотор нь байгаа. Одоо бидний өмнө ярьсан утаснууд ч гэсэн Snapdragon 8 Elite-ийг бүгдээрээ суулгасан байсныг санаж байгаа. Тэр Snapdragon 8 Elite бол өөрөө хятадын зах зээл дээр зарагддаг чип. Тэгээд маш сайн чип. Тэгээд энэ хүү чипэр бол бараг л явахгүй тоглоом байхгүй гэдэгт бол итгэлтэй байна. Энэ бол нэг тийм дундаж хэмжээний гейминг утастай ер нь нэлээд дүүцхүүц хэмжээний үзүүлэлттэйг бид нар бас тохирох баг. Харин видеоны хувьд бол 8K, 4K камер болон одоо сонголтууд байгаад байгаа гэсэн. 8K 30 fps бичлэг хийнэ гэдэг бол өөрөө бас Android утас баг ийм юм хийдэг болсон би анхудаа сонсч 8K бичлэг хийдэг болсон юм биш үү те. За тэгээд нөгөө нэг дэлгэцийн бас чанарын хувьд бол гээд нөгөө Dragon Crystal Glass гэдэг бас шинэ технологи. Ямар ч гэсэн уцаа аваад ихний өдөр газар унаагаад дэлгэцийг хагалахгүй гэдэгт бол би итгэлтэй л байна. Тэгээд энэ дээр бас яг уу Xiaomi-гийн утас болон Poco, Redmi-гийн утасанд хэрэглэгдэх дэлгэцийн технологи өөр утсанд байдгүй. Харин хамгийн сонирхолтой юм нь өөрөө за энэ өөрөө nano level кристаллын particle буюу одоо нэг нано хэмжээний одоо тийм кристалччихсан дэлгэц гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ер нь бол Gorilla Glass-уудтай харьцуулж ярихад бол бараг ялгаагүй. Тэгээд нэг scratch resistance нь арай жоох юм уу? Гэтэ унаад бол хизээч барыг хагарахааргүй л өөрхөн 100 дэлгэцтэй л хийсэн гэсэн үг. За тэгээд silicon carbon lithium polymer батарей буюу бас батарейны шинэ технологи. За энэхүү төрлийн батарейнд шинэхэн орж ирсэн юм нь өөрөө графит гэдэг нэртэй материал орж ирсэн гэсэн үг. Карбон. За яг химийн нэгдлэр ярих юм бол карбоны бас нэлийн зузаан шигтгэе ингээ ороод ирсэн. Тэгээ ерөөдөө энэхүү төрлийн батарейганууд нь яадаг вэ гэхээр илүү хурдан цэник ордог. Тэгээ илүү одоо жижиг хэмжээтэй байдаг. Тэгээ энэ батарей нь өөрөө дандаа 90-с дээш ваттын цэнэглэгчээр зориулагдсан 90, 120, 150, 200 ваттын батарейд байдаг гэсэн. Тэгэхээр iPhone болон Samsung хэрэглэдэг хүмүүс бол та нарын хизээч мөрөөдөд олохгүй батарей гэдгийг бодоод үзээрэй. За тэгээд ганцхан энэ дээр нэг амар том давуу тал гардаг юм. За ингээд нэг 10% цэнэгтэй очингууд нэг та нарын усан цэнийг нэг хурдан тусаад байт юм шиг санагддээ шүү дээ тий. Тим юм байхгүй л гэдээ ойлгочих заяа. За 100% та 100-аас 90 рүү орох нь 10-аас тэг рүү орох хоёр нь яг ижилхэн хугацааг өртдөг. Тийм болохоор нөгөө батарейн технологийн хувьд хэлэхэд бол яадаг вэ гэхээр илүү бага цэнэгээ алддаг гэсэн үг заяа. Тэгэхээр ихэнх утаснуудын хувьд бол яадаг вэ гэхээр 50-аас доош ороод ирэхээр цэнэгээ илүү хурдан алдаад идэг. Нэг 50-аас тэг рүү орох, 100-аас 50 рүү орох хоёрын одоо нэг ялгаа нь өөр байдаг. Шалтгаан энэ үеийн. За мэрэгжлийн үеийн хувьд хэлэхэд бол энэ өөрөө липио гэдэг батарейтай харьцуулахад бол Silicon Carbon Lithium гэдэг батарей бол өөрөө бол ер нь шинэ
дэвшил болцоод байгаа шүү гэдгийг л хэлэх гэсэн юм аа залуусаа. Тэгээд мэдээж хэрэг 10-20 минутанд л цэнэглэн шүү дээ. Бүтэн 100% авахад. Хамгийн гол нь энэхүү утсанд өөрөө 100 ваттын цэнэглэгч дагалдаж ирнэ. Тэгээ 20 минутын дотор уцаа дүүртэн цэнэглэнэ. Тэгэхээр энэ утас бол өөрөө бас л гайхалтай утас гэхэд бол буруутахгүй бах. Тэгэхээр Samsung iPhone хэрэглэдэг хүмүүс амар өрөвдөлттэй энэ цаг үед яадаг гэхээр одоо энэ Tetra-ны маш гайхалтай технологитой утас гарч чадахад одоо хүртэл маш удаан цэнэглэдэг. Дээр нэмээд тэдгээр утасны батарейнууд нь батарей болон батарей цэнэглэгч нар бол маш үнэтэй. Дээр нэмээд дагалдах хэрэгслүүд нь өөрөө өөрсдийнх нь брэндүүдийг суппортлдог. Тийм учраас энэхүү одоо брендийн юм хэрэглэе гэхэд бол өөрөө тэр нь маш том асуудал байдаг. Ер нь тэгээд нэг 21-р зууны 4-ний 1 рүү орж явах энэ явцад бол бас жоохон өрөвдөлттэй гэж хэлмээр санагддаг би iPhone болон Samsung хэрэглэдэг хүмүүсийг бол. За одоо шинээр орж ирсэн юмнуудын талаар хэдүүлээ хэлцгээе. За K90 загварын хувьд бол нэг маш шинээр гоё юм орж ирсэн байна. За энэ бол бид нар Apple-аас бол цэвэр будаа идэж чадсан байна. За гайхалтай. Apple-ийн технологиг бол өөрсдийн технологид бүтэн нэгтгэхэд Apple Dynamic Island буюу одоо дээр нь гарч ирдэг. Камерын дээр ингээд онгоодог нэг тийм тусдаа нэг зис байдаг шүү дээ. Та нар анзаарах юм бол сүүлийн iPhone уснуудад амар их гарч ирээд байгаа. Тэгсэн чинь яг энийг хуулж оруулж ирэнгүүтээ Super Island гэдэг нэр өгөөд өөрийнхөө одоо дэлгэцнийхэн дээдлийн хэсэг дээр одоо Super Island дуудаж гаргаж ирдэг. Энэ дээр ингээд notification, media calls ингээд янз бүрийн юмнуудыг бид нар өөрсдөө удирдах шийдэж болох юм байна. Тэгээ дээр нэмээд нөгөө шинэ UI нь буюу Liquid Class гэдэг нэртэй одоо шинэ дизайн оруулж ирсэн. Тэр нөгөө Hyper OS-д орж ирнэ гэсэн үг. За нөгөө Hyper OS-ийн талаар ярихад бол яг өмнө нь ярьсан нөгөө restriction гэдэг зүйл чинь бас Hyper OS дээр амар их шингэсэн байдаг. Тэгэхээр бид нар бас яг Samsung болон iPhone-ийн хэрэглэгч шиг бүтэн бас амар тийм эргчүүлэлтэй байх боломж айгүй жоохон багтай. Тэгээ Android 16 дээр нэг суурилсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Hyper OS бол хятадын OS. Тэгээд iPhone Android 16-гийн ер нь хятад хувилбар гэж ойлгож байгаа юм танд амарх. Тэгээ энэ дээр нэмээд нөгөө Hyper AI гэдэг нэртэй бас нэг AI-ийн шинжилэлүүд орж ирсэн байна. Тэгээ энэ бол ямар нэгэн одоо дэлгэцэн дээр байгаа юмнуудыг мэдрэн за яг бүхэл утаснуудтай сүүлгэж хийдэг болсон. За бодит одоо шууд real time transcription буюу одоо бидний рекордлсон дууг шууд хөрвүүлэх ч юм уу эсвэл шууд ингээд нэг summary гаргаж өгч юм уу те. AI dynamic wallpaper буюу одоо animated энэ гой гой зурагнууд гэхдээ AI дээр суурилсан зураг хийж болно. Тэгээ AI-ийн хайлтнууд гарч ирнэ. Гэхдээ хятад загварыг бид нар хэрэглэж байгаа үедээ энийг барагтаа бол хэрэглэж чадахгүй. Өөдөөс чи хятадаар яриад хятадаар хуцаар байтал бид нар яг энэ энийг хэрэглэх ямар ч боломжгүй байгаад байдаг. Тийм учраас Redmi-г бид нар хэрэглэхээс илүүтэй Poco-г Монголд хэрэглээд би илүү амар болов уу гэж бодоод идэгин. Тэгээд бас яг өөрсдний Redmi чинь бас компьютертэй шүү дээ. Тэгээд компьютертэй эсвэл ямар нэгэн одоо яг Redmi-гээр өөрийгөө тонголж байгаа хүмүүс байгаа бод Redmi-гийн төхөөрөмжүүдтэй холбогдож ажиллахад бол гайхалтай ажиллана гэсэн. Тэгээд нэг нөгөө экосистем гэж бид нар бас дуудаад байгаа. Тэгээд нэг таблет, тэгээд компьютер, тэгээд янз бүрийн юмнууд дэлгэцнүүд нь ингээд болон гаргаж ирээ өөрөө өөртөө холбоотой ажиллаж файл ширлэх мэрлэх. За доор хэж наа чи content creation хүмүүс байвал ингээд уцаараа хийсэн дуу эсвэл юугаар явсан дуунуудыг хоорондоо шийдэхэд л маш амар болно л гэсэн. Гэхдээ энийг бол хэрэглэхэд бол бас нэлээд олон хэмжээний optimization олон програм суулгах хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд тэр нэг асуудлаас болоод энийг ер нь хэрэглэж чаддаг хүн Монгол байдаг гэдэгт бол итгэхгүй байна. За тэгээ 2025 он маань үгээр баг дуусаж байна. Тэгээ 2026 онд нэг айтаха хувцастай нэг үнжий гэж бодож байгаа бол шинэ технологиудыг нэг сонирхоод үзээрэй. За би энэхүү бичлэгийн төгсгөл та бүгд зориулаад энэ хүү утсаар хийгдсэн дуу болон бичлэгүүдийг та нарт хуваалцгаая. За эндээс үзээ та нарын бодлоор бол аль утас нь илүү зүгээр болт гэдэг талаар бодох хэрэгтэй. Одоо утас хэрэглэн гэдэг бол өөрөө яг өөрийнхөө хэрэгцээндээ тааруулж хэрэглэх цаг үе болцоод байгаа. Тэрнээс биш одоо iPhone сайн юм байна гэдээ iPhone-ыг хэрэглээд ээж болохгүй. Samsung сайн юм байна гэдээ Samsung хэрэглээд ээж болохгүй. Redmi сайн юм байна гэдээ бүр Redmi ч хэрэглээд байж болохгүй цаг үед ирчээд байгаа. Тэгэхээр яг чи ямар мэрэгжилтэй хүн, чи ямар ажил хийдэг вэ? Чамд ямар хүн хэрэгтэй гэдэг. Чамд ямар тусгай хэрэгцээ байна? Тэрэндээ тааруулаад энэ бүх утаснуудаа сонголтоо хийж 2026 онд ямар ч хэсэн нэг хүн шиг утастай болцгоо гэсэн зорилго тавиад энэ хүү бичлэгийг дуусгацгаая. За баярлалаа. Тэгээ энэ үртгүүд сууж байгаа та бүгдэд. Нэрээ тэр like and subscribe гэдэг нэг хоёр том товч байгаа. Тэрнийг нэг чанга шиг дарж өгөө дараагийн бичлэгүүдэд комментэн дээр надад санаа болгож өгвөл бас их дайггүй юм байна. Та нарын санаа бодлоор бас хэлэлцэж явцгаая. За баяртай.